Сайн байцгаана уу? Энэ удаагийн видеогоор бид эрчим хүчний талаар ярихаар бэлтгэлээ. За, энерги юунд хэрэглэдэг вэ гэхээр бид нар үйлчлэгээ болон хэрэглээ, за тэгээд үйлдвэрлэл, за тээвэр, цахилгаан станц хэрэглэдэг. За, орчин үед юу гарч иж байгаа вэ гэхээр энд дата төвөөнүүд дээр бол энерги нийт үйлдвэрлэж байгаа энергийн 1-2% хэрэглэж байгаа. За, ирээдүйд энэ бол 2030 он гэхэд бол 10% хүртэл болж өсөх тооцоо хүртэл гарч ирж байгаа. За, энэ нь бол юуднаас холбоотой болж байна вэ гэхээр өнөөх яригадаад байгаа AI гэдэг нөхрөөс болж энэ тооцоо гарч ирж байгаа гэсэн үг. За, эрчим хүчний их үүсвэрийг бид нар цахилгаан болон за нийт эрчим хүч гэдгээр нь салган авч үзье. За, тэгэх юм бол цахилгаан эрчим хүчний бид нар гаргахдаа бол нийт хэмжээний 35% бол гаргаж авдаг. За, байгалийн эхийн 23%, за цөмийн энергийн 10%, сэргээгдэх эрчим хүчний 18%, газрын тосноос 12%, за тэгээ бусад зүйлсэд гээд ингээд авч үздэг. Тэгвэл бид нар нийт эрчим хүч гэдэг маань юу болж байгаа вэ гэхээр энд тээвэр болон энергийг бид нар хуургаж хэрглэж байгаа зүйлсийг бол нийт нь бол эрчим хүч гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр бол байгаль дээр бол энергийн их үүсрүүд бол байж байна. За, бид нар түүнийг олборлоод өөрсдийн хэрэгцээнд гаргаж ирэх юм юу болж байна вэ гэхээр эрчим хүч болж байна гэсэн үг. За, тэгвэл энэ эрчим хүчний бид нар гаргаж байгаа эрчим хүчнийхээ 29%-ийг бол нүүрсээс гаргаж авч байна. За, цөм бол энэ дээр 5.1% болж байна. За, энд бол өмнө бол 10% байсан бол нийт гаргаж байгаа эрчим хүчнийхээ хэрэглээний 5.1 болж хувирж багасж байна гэсэн үг. За, энэ дээр бол газрын тос бол маш бага хувь эзэлжсэн бол энд бол илүү түлхүү гарч ирж байна. За, энэ бол юутай холбоотой вэ гэхээр тээвэртэй холбоотой. Тэгэхээр бид нар бол тээврийн ихэнх хувийг бол одоо эрчим хүчийг бол нийтнээс гаргаж авч байгаа. За, тэгэхээр энэ байгалийн хий байна. За, тэгээд сэргээгдэхэд бол 14.1% гихмичлэгээр гарч иж байна гэсэн үг. За, дэлхийн эрчим хүчний хэрэглээ. За, энэ exajoule гэж байгаа. За, энэ хэмжээ бол жил ирэх тусам бол нэмэгдэж байгаа бөгөөд за, энд ковидын үед бол уналтаа харагдаж байна. За, ковидын үед бол хамгийн бага уналтаа нь бол энэ нүүрсэн цахилгаан станц. Яагаад тэгэхээр нүүрсний эрчим хүч, яагаад тэгэхээр энд бол цахилгаан эрчим хүч гаргаж байгаа учраас бол энд бол хамгийн бага уналтаа. Ковид болсон ч гэсэн бид нар тоогоор тасраагүй тий. Тэгэхээр энд бол арай бага уналтаа харагдаж байна. За, нефт бол нэлээд уналтаа гарсан. Энд бол тээвэрлэлт бол багассан. За, тийм учраас энд бол нэлээд уналтаа гарч байна. За, нүүрсний цахилгаан одоо гаргаж ирэх энэ эрчим хүчний бол дэлхийн олон улс маань бол юу гэж үзэж байна вэ гэхээр дулаалтай холбоотойгоор нүүрс буюу CO2-ыг үйлдвэрлэх одоо хэрэгслүүдийг бол багасгахыг гэж уриалга гаргасан. За, гэхдээ бол нийт эрчим хүч маань бол хэрэглээ бол жил ирэх тусам бага өсч байгаа ч гэсэн нүүрсний энэ одоо цахилгаан станцууд бол бага багаар бол нэмэгдэж байгаа. Ерөнхий бол одоо нийт эрчим хүчний хэрэглээний хувьд бол багасж байгаа дүр зураг байгаа ч гэсэн тодорхой хэмжээр бол яг энэ маань бол өөрчлөлт нь бол эерэг байгаа гэсэн үг. Эерэг ба. За, эрчим хүчийг бол маш олон янзаар хэрэглэдэг. За, жишээлбэл энд бол юу байна вэ гэхээр нефтээс гаргаж авч байгаа энергийн бид нар 70%-ийг бол энд харуулж байна. Тээвэрт ашигладаг. За, байгалийн хийн 36%-ийг бол бид нар цахилгаан эрчим хүч гаргаж авах үед байна. За, энэ 33%-ийг нь болохоор энэ үйлдвэрлэлд ашиглаж байна. За, сэргээгдэх эрчим хүчний болохоор 56%-ийг цахилгаан эрчим хүч гаргаж авах үед, за 22%-ийг болохоор үйлдвэрлэлд ашиглаж байна. За, нүүрсний бол 90% бид нар цахилгаан эрчим хүч болгож ашиглаж байна. За, тэгээд түүнээс бол 10% бол юунд гаргаж ирж байгаа гэхээр энэ үйлдвэрлэл. За, энд бол нөгөө коксжуулсан нүүрс эдэр гэдээ бол тооцогдож байна гэсэн. За, нүүрс цөмийн гаргаж авч байгаа энергийг бол бид тэр чигтээ цахилгаан эрчим хүч болгож байна гэсэн. За, энэ мэдээлэл маань бол өмнөх мэдээлэлтэйгээ зөрж байгаа. За, өмнөх мэдээлэл нь 2024 байсан бол энэ мэдээлэл нь бол 2019 оны мэдээлэл учраас энэ жоохон тодорхой үүдийн зөрүүтэй байгаа шүү. За, энд бол бид нийт гаргаж авч байгаа эрчим хүчнийхээ ерөөсөө маш ихэнх хувийг бид нар бол үйлдвэрлэлд, за тэгээ дараа нь тээвэрлэлт, за тэгээ өрхийн хэрэгцээ, за тэгээ худалдаа бол хамгийн худалдаа үйлчлэгэд хамгийн багыг ашигладаг гэсэн үг.
За энергийн эрчим хүчний их усрыг бид нар бол хоёр хуваадаг. Анхдагч эрчим хүч, за хоёрдогч гэдэг. За анхдагч эрчим хүч гэдэг бол байгаль дээр оршин байдаг зүйлсүүд бол хэлнэ. За хоёрдогч эрчим хүчний их усрыг гэдэг маань бол анхдагч их усруудыг ашиглаад за тэгээ хоригдлуулж болох тэдгэрүүд хэлдэг. За энэ бол юу байж болох вэ гэхээр цахилгаан байж болно, батарей, усан цахилгаан станц. За бид нар цахилгааныг гаргаад батарейд хадгалж болдог. За усан цахилгаан станц яадаг вэ гэхээр ингээд далан дахь усныхаа хэмжээг өндөр болгож жагаад тэгээд хэрэглэгчтэй тохируулаад энд гарах одоо усныхаа хэмжээгээр бол хэрэглэгчийнхаа шаардлагад нийцүүлээд ихсгэж багасгаж болдог. За тэгэхээр усан цахилгаан станц бол маш давуу талуудтай. Нэгсний хэрэглэгчээс хамаарат хувьсаж өөрчлөлт болдоо гэсэн үг. За энд харуулж байна. Тэгэхээр хэрэглэж байгаа хэрэглэгч маань өдрийн цагаар их байх юм бол энэ усны нээлтийг бол ихсгэн. За орой болох үед бол хэрэглэгч нар бол бага эрчим хүч хэрэглэх учраас энэ хааж өгнө гэсэн үг. За ингэх замаар бол усан цахилгаан станц маань бол хэрэглэгчээс хамаарат өөрчилж болдгоороо давуу талтай. За үндсэнгийн үндсэн их усэр гэж юу вэ гэж. За энэ бол мэдээж бидний мэдэх нар. За тэгэхээр нүүрс байгаа. Нүүрс бол ерөөсөө нефт байна. Эдгээрүүд нь бол органик нийтлээс бол үүсэлтэй. Энэ органик нийтлийн үүсэл маань бол юунаас болж байна вэ гэхээр нарнаас ирж байгаа эрчим хүч дэлхий дээр одоо органик зүйлсийг одоо фотосинтезийн урвалаар тижээж энэ процессыг явуулж байгаа. Тэгэхээр бидний бүх энерги эрчим хүчний их уср бол ерөөсөө нар юм аа. За сэргээгдэх ба үл сэргээгдэх эрчим хүч гэж байна. За тэгэхээр сэргээгдэх эрчим хүч гэдэг маань бол юу гарч ирж байна вэ гэхээр байгаль дээр байгаа. За тэгээд нэгсний усан цахилгаан станц. За тэгээд салхин цахилгаан станц эдгээрүүд нь бол сэргээгдэх эрчим хүчтэй ордог. За өөр юу орж ийн гэхээр нарны зайн усруу бас сэргээгдэх эрчим хүчтэй орох нь байна. За усан цахилгаан станц маань бас сэргээгдэх эрчим хүчтэй. За биомасс гэдэг энэ бол бас сэргээгдэх эрчим хүчтэй орно. За газрын гүний дулааныг ашиглах технологи маань бас сэргээгдэх эрчим хүчтэй орж ийнэ гэсэн. За тэгэхээр энд бол нэг онцгой юм хэлсэн байна. Энэ хизээч нөхөгдөхгүй гэсэн үг биш юм а. Харин хэрэгцээтэй хугацаанд нөхөгдөх боломжгүй л гэсэн үг юм. Тэгэхээр хугацааны туршид бол нөхөгдөх боломжтой. За яг бидний шаардлагатай үед шаардлагатай энергийг гаргаж өгөх боломжгүй л гэсэн үг. За тэгвэл энэ гаргаж авж байгаа эрчим хүчнийхээ тодорхойлолтын дээр бол бид нар ашиг дүүлгийн коэффициент гэдэг зүйлийг бол нэлээд ярьдаг. За энэ бол оролдод орж байгаа энерги. За тэгээд гаралтад гарч байгаа энерги байгаа. Эдгээрүүдийн харьцааг бид нар ашиг дүүлгийн коэффициент гэж нэрлэдэг. За үүнийг гаргаж авахын тулд тодорхой энергийг бол бид нар заавалжгүй алддаг. За жишээлбэл усан цахилгаан станц байна. За дулааны цахилгаан станц байна. Эдгээрүүдийн бол ашиг дүүлгийн коэффициент бол 30-аас хувь байдаг. За тэгэхээр бол 30-аас дээш хувьтай байх юм бол сайн илүү ашиг дүүлгийн коэффициенттэй байна гэж үзнэ. За тэгэхээр энд бол нүүрсийг шатаахад гаргасан дулаан. За тэгээд энд цахилгаан болгож байгаа энерги хоёрын харьцаа бол юу болох вэ? Ашиг дүүлгийн коэффициент олно гэсэн үг. За эрчим хүчний ачаал гэж байна. За эрчим хүчний ачаал бол бидний хувьд бол оройны 5-аас 7 цагийн үед бол маш хэмжээний өндөр ачаалтай хэрэгэлдэг. За тэгвэл яг энэ үед бол юу болдгоо гэхээр бидний гаргаж байгаа цахилгаан станцууд маань хамгийн өндөр чадaltaй буюу өндөр чадлаараа ажиллахад энэ шаардлагыг бидэрт өгөх боломжтой байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр бол зарим тохиолдолд одоо жишээ нь тог тасраад байдаг шалтгаан чинь яг энэ хэмжээнд хүрч ирж чадахгүй байна гэдгийг харуулж байгаа. За тэгээд 2024 оноос бүр 3 цагийн бүсчилсэн төлбөр тарифтай болж байгаа. За энэ яаж байгаа юм бэ гэхээр яг энэ өндөр хэрэглээний үед бол илүү үнэтэй бид нар эрчим хүчийг хэрэглэнэ. За аль болох ямар зорилготой вэ гэхээр арай наан буюу одоо чинь 5 цагт 4 цагт арай бага үнээр эрчим хүчийг хэрэглээрээ хэмнээрээ гэсэн санааг ерөнхийдөө гаргаж ирж байна гэсэн үг. За энэ дээр бас бид нар юу ярих хэрэгтэй вэ гэхээр энергийн нэгт гэдэг ойлголт яригддаг. За цөмийн реактор маань бол энергийн нэгт бол хамгийн их бөгөөд одоо маш бага зардлаар маш бага хэмжигдэхүүнүүдээр өндөр энерги
олборлох боломжтой байдаг. За тэгээд энэ дээр бол ингээд харах юм бол энерги нэгтийг харуулж байна. За энерги нэгт гэдэг бол юу юм бэ гэхээр гаргаж байгаа энергийг эзэл хүнд нь харьцуулсан харьцааг яах нь хэлж байна. Энийг бид нар яах нь энерги нэгт гэдэг байна. За тэр шаталтын хувийн дулаан гэж байдаг. За бид нар 9 дугаар ангид үздэг. M-ийг үчиг нь Q гэдэг. За тэгэхээр энд бол шатагч одоо бодсон масс. За тэгээ энэ Q гэдэг нь бол шаталтын хувийн дулаан. За жишээлбэл мод авъя. За надад 2 кг мод байлаа гэхэд шаталтын хувийн дулаан нь бол 17 мегажоулыг багна килограмм. За ингээд бодох юм бол 34 мегажоул хэмжээний дулааныг гаргаж авна гэсэн үг. Нэгсний 2 кг мод маань бол шатах юм бол ийм хэмжээний дулаан гаргаж авна. За энерги нэгт их байх нь ямар ч төвлөр тээвэр болон хадгалалтын зардлыг бууруулдаг. Нэгсний маш бага юм зөөгөөд их хэмжээний энерги гаргаж авах боломжтой болчихно гэсэн үг. За тэгэхээр бид нар бол чадал болон энерги гэдэг ойлголт яригдана. За энэ бол хоорондоо ямар хамааралтай гэхээр энергийг бид нар хугацаанд хуваах юм бол чадал гарч ирнэ. Нэгсний жоулыг секунд хуваах юм бол 1 ватт гарч ирнэ гэсэн үг. За энд бол бид нар тооцоо харуулж байна. 500 мегаваттын чадалтай. За энэ бол юу юм бэ гэхээр чадал нь болж байгаа. P power нь болчихж байгаа. Станцын ашиглуулын коэффициент 30% бол өдөрт хэдэн килограмм нүүрс хэрэглэх вэ гэж. За нүүрсний шаталтын хувийн дулаан нь 32 мегажоулыг багна килограмм. За Монголын оргил ачаалттай үед бол 1400 ватт байдаг ба үүнээс 250 мегаваттыг импортоор авдаг. Гаднаас авдаг гэсэн үг. Яг оргил ачаалттай үед. За тэгэхээр бидний гаргаж авж байгаа энергийн 0.3% нь ашигтай бөгөөд энэ нь 500 мегаватт. Тэгэхээр мегаватт гэдэг маань өөрөө юу юм бэ гэхээр жоулыг багна секунд болж байгаа. За тэгэх юм бол яг бидэрт яг гаргаж ирж байгаа энерги хэмжээ буюу оролтын энерги хэмжээ маань 1700 мегажоул секунд болчихно гэсэн. Ийм ватт гаргаж авч байна. За тэгвэл хэдүүлээ нэгэ 1 кг буюу нэг шаталтын хувьд бол үржүүлэх юм бол юу гарч ирнэ вэ гэхээр 53.1 кг нүүрсийг 1 секунд тутам шатаана гэсэн үг. За тэгвэл энэ нь өдөрт юу болж байна вэ гэхээр 4,600,000 кг болж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ бол асар их хэмжээний нүүрс байгааг харуулж байна. За тэгвэл өдөрт энд ингээ харуулж байна. Нэг богонд бол ойролцоогоор 68 тонн байдаг. За тэгэх юм бол энд бол 70 твш нүүрс шатааж байна гэсэн үг. За тэгэхээр 500 мегаватт гэдэг маань бол юу юм бэ гэхээр манай Монголын 4-р цахилгаан станцын хэмжээтэй ер нь бол өгч очно. Тэгэхээр 4-р цахилгаан станц маань бол яах вэ? Ийм хэмжээний 70 твш нүүрсийг шатаадаг гэсэн үг ойролцоогоор. За эндээс бол яаж гарч иж байна гэхээр ийм хүчин Q байгаа. Тэгэхээр массыг олох юм бол Q-гээ жижиг Q дуугач. Тэгээд масс нь гараад ирнэ гэсэн үг. За тэгвэл ийм чадaltaй бид нар юу гаргаж авах юм бол цөмөр реактор ашиглаа гэж бодъё. За тэгвэл мөн адил энэ дээр бол ашиглуулын коэффициент нь бол 30% гэж үзэж байна. Нэгэрсний ураанаас гарсан энергийнхаа бид нар 30%-ийг цахилгаан энерги болж байна гэсэн үг. За тэр цахилгаан энергийн хэмжээ нь 500 мегаваттын чадaltaй болж байна гэсэн үг. За тэгвэл ураны бол энд бол шаталтын хувийн дулаан байна. Нэгс 1 кг-ыг шатаахад ийм хэмжээний дулаан ялгаруулдаг гэсэн. За ингээд бодох юм бол мөн адил ийм хэмжээний энерги хэрэгтэй секунд тутам. За тэгвэл энийг бид нар ингээд хувааж өгөх юм бол ийм хэмжээний секунд бол 0.100,2 кг уран шатаах хэрэгтэй байна. За тэгвэл эндээс бол өдөрт бол 177 кг цөмийн хөрвөл явуулахад ийм хэмжээний энергийг хангана гэсэн үг. За тэгэхээр энэ бол жилд бол ойролцоогоор бол 646 кг одоо ураныг бид нар хэрэглэх юм бол ерөнхийдөө бол 500 мегаваттыгаа шаардлага авч байна гэсэн. За тэгэхээр Улаанбаатар Монгол маань бол 1400 мегаватт оргил үйтэй гэж байна тий. Тэгэхээр энээс бол бараг 3 байхад бол бүх яах нь эрчим хүчийг хангах чадaltaй болчихно гэсэн үг.